Сайн байцгаана үзэгчдээ, шинэ жилийн баяр зориулсан Ньюэл календрын маань 17 дахь хуудас ийхүү нэгдэж байна. Эрт харанхуй гэрэлтүүлэн урайтай Эрдороо брендийг зорж явна. Жилийн отхон сар хэдийн дундаа орсон ч Шведийн Стокгольм хотод 100 шиг л дулаахан байна. Өргөн дийлгэр өнтөө сайхан өвлийн энэ өдөр тансаг бас 100% байгалийн гаралтай Эрдорог урлагч Бат хишгийн урлангаар зочлоо. Үзэгч та бүхэндээ энэхүү гоёмсог лаанууд хэрхэн бүтдэг талаар Дистаратагаар мэдээлэл хүргье. За манай Эрдороо брендийн ашигладаг вакс бол ийм органик эко сой вакс байгаа. За тэгээд сой вакса ийм өндөр температуртаар хайлуулдаг, зориултын температур хэмжигчтэй ийм тогоонд хайлуулдаг. За энэ бол 20 литрийн одоо ваксыг хайлуулах хүчин чадалтай ийм аппарат байна. Энэ бол ийм жижигхэн гар ажиллагааны илүү гэрээрээ лаа хийх, эсвэл анхлан лаа хийж сурж байгаа хүмүүст тохиромжтой ийм хайлуулагч байна. За тэгээд лаанд ордог түүхий бол маш олон төрөл байдаг. Тэн дундаас одоо бидний хамгийн их одоо хэрэглээд байгаа нь бол энэ эко сой вакс. За хамгийн үнэтэй буюу хамгийн сайн чанарын вакс бол ийм бис вакс буюу зүгийн одоо лавнаас гаргаж авдаг ийм вакс байгаа. За энэ хоёрыг ингээд харьцуулаад харахад нэг тийм онцгийн ялгаатай биш хэрнээ яг хайлсны дараа энэ нь одоо шаргал өнгөтэй байгаад буцаа хатгахтаа яг ийм цагаан өнгөр гардаг. Харин бис вакс маань болохоор хацсныхаа дараа илүү одоо шаргал өнгөтэй байдаг. За бис ваксын онцлог нь юу юм бэ гэхээр шаталт маш цайтай. Тэгээд агаарыг одоо цэвэршүүлж агаарын бохирдлуудыг одоо маш сайн цэвэршүүлнэ. Тэгээд хатуулаг маш өндөртэй. Ийм болохоор хивний ланд илүү тохиромжтой. Гэхдээ үнийн хувьд маш үнэтэй. За тэгээд бис ваксын дотроо шар болон цагаан гэсэн хоёр өөр одоо өнгөний төрөлтэй бас одоо чанарын ялгаатай байдаг. Тэгээд энэ бис ваксыг бол илүү одоо хивний юм нарийн деталь ихтэй одоо лаан дээр ашиглахад илүү тохиромжтой байдаг. За сой ваксны маань давуу тал гэх юм бол муу ялгаагүй шар буурцагны тос. За тэгээд шар буурцагны тос маань болохоор яадаг вэ гэхээр хэлбэрийг маш сайн авдаг, өнгийг өөртөө маш сайн одоо шингээж өгдөг. Шар одоо буурцагны ваксаар бол бид нар үнэртүүлэгч хийх боломжтой, үнэртэй лаа гэд хэлбэртэй лаа хийх боломжтой. Нэг зүйл байдаг. Одоо тийм мартаж болохгүй нэг чухал зүйл нь бол процентын алдаа гаргах юм бол хэлбэрт ордоггүй. Энэ бас урсамтгай болдог ийм сул талтай. Жилийн хугацаа хоёр сартай бидээ жинхэнэ цаараа хоёр тоотой бидээ. Яг ингээд нэг үнэрийн балансаа алдагдуулахгүйгээр яг зөв хийхгүй бол хит их үнэр хийх юм бол маань хивээ алдаж одоо хивэнд ордоггүй тийм сул талтай. Тийм болохоор хивний ланд бол үнэртүүлэгчийг бол яг процентын дагуу хийх хэрэгтэй байдаг. За миний хувьд гэх юм бол лаг одоо хийгээд 3 дахь жил яг зарж борлуулад одоо 2 жил болж байна. За тэгээд Эрдороо гэдэг брэндээ бол үүсэт нэг одоо хагас жилийн үрийг үзэж байна. За тэгээд Эрдороо брэндийн маань онцлог гэх юм бол лааны соёлыг түгээн дэлгэрүүлэх, лааны соёлыг хүн бүрд илүү хүтээмжтэй байлгаж, ахуйн хэрэглэнээс бас одоо өрх бүрийн одоо юм хэрэгцээнд одоо өргөн дэлгэр хэрэглүүлэхийг зорж байна. За тэгээд энэ одоо юу хийгээд энэ гэхээр лааны маань хив бэнж байна. За тэгээд энэ лааны маань хивэнд таарсан диаметрт нь таарсан утас хийн. За тэгээд лааны голны утсанд бол бас маш нарийн учиртай. Зүгээр хамаагүй лааны голны вик болгоныг сонгоод иж болохгүй. Майланганы одоо юутай гэж утас гэж байна. Эсвэл хөвөн даван утас гэж байна. Цаасан утас гэж байна. Модон утас гол гэж байна. За модон гол бол өөрөө маш гоё юм асгаараа шарк гэдэг дуурайд яг юм камин цуханд галт уулж байгаа юм шиг юм чимээтэй. Тэгээд дулааны одоо жигэд тархалтай юм байгаа. За харин юу маань болохоор майлангийн одоо лааны гол маань бол маш юм нөгөө шатал түргэн, шаталтыг сайн дэмжин, тосны гол нь агаарт маш бага хэмжээний тордог одоо утаа гаргадаг ийм тэргүүрээ ялгаатай. За хүүн даваа утас ч гэсэн мөн их өвчлөн таа гэдэг хүмүүс хэрэгэлдэг. Хүүн даваа утас ч гэсэн сайн, олсон утаснууд ч гэсэн зүгээр. Гэхдээ лаанд бол одоо хэдий хэмжээний диаметртэй лаг хийж байгаагаас хамаарат лааны маань одоо юунууд өөр байгаа. Сонгох голын хэмжээ өөр.
долоон хүртний одоо нөгөө хүний энергийг төвлөрөл тэгээд дээрэс нь биеийн хүчийг одоо сэргийх тэр гал махад одоо хүний бүх зүйлийг одоо тарих оюуны хэмжээнд юм сэргийх энергийн төвшний одоо юм 7 лаг хийж байна. За тэгээд энэ энергийн 7 одоо хүртний лаг маань ганцхан энергийн лаг гэхээсээ илүү маш олон зүйлтэй нэгт холбогддог юм билээ. За энэ нь бол эртний грекийн домог бурхадтай холбогдно энэ түүх. За тэгээ мөн ер нь бол 7-гийн тоо гэдэг бол өөрөө 7 гариг одоо юу гэдгийг тэгээ солонгийн 7 хүч гэдэг юм маш олон зүйлтэй уялдаатай байдаг шүү дээ. Тийм болохоор энергийн хүртний та хүн хэрглэж байгаа хүн маш сайн төвлөрөөд оюуны төвшөнд өөрийгөө одоо юм альжааллаа тайлж цэвэрлэгээ хийхийн зорилттой байгаамаа. За тэгээ хүмүүс бол энергийн лаг бол маш юм анхаарал төвлөрсөн ийм үедээ бясалгал хийх журмаар одоо ашиглах боломжтой. За тэгээд өнгө болгоно нь өөр утга илэрхийлэмжтэй. За мөн өнгнөөс гадна энергийн лам нь өөрөө биеийн одоо тэр цэгүүдэд хэрхэн одоо хүрэх талаар тусдаа тайлбартай байдаг. За тэгээд энергийн 7 хүртний лам маань бас эртний грекийн бурхтын түүхтэй үндсэн холбоотой байд уялдаатай байд юм билээ. За тэгээд галыг анх Зевсээс Олимп уулнаас одоо хулгайлж Прометей хүн амьтанд одоо хөтөлбөртөнд бэлгээсэн байгаа байхгүй юу. Тэгээд анх тэр галын дүлийг зэгснээс одоо Олимп уулны мөнхийн дүл болсон бамбараас галыг хулгайлаад зэгсээр одоо тэр зэгсийг шатааж хүндэд нуугаад хүн төрлөختөд авчирч өгсөн. Инснэрийн хүн төрлөختөө бурхтаас хамаарал нь бага хэмжээгээр буурч илүү оюун ухааны хувьд оюутай болж галыг эзэмшснээрээ хоол ундаа хийх гэрэлтэй болох гэдэг ийм одоо түүх байдаг юм байна. За тэгээд одоо энергийн лааны маань суур хүрт буюу одоо улаан өнгөтэй хүрт нь болохоор хүний сүүж хэсэгт одоо илүү нөгөө одоо энергийн засал хийх. За тэгээ утга учир нь болохоор амьд өвлдөх аюулгүй байдлын бэлэгдэл болж өгдөг. За тэгээд Прометей бол хүн төрлөختөнд тэр амьдралыг өгсөн одоо тэтгсэн одоо галыг хүн авчирч өгсөн бурхан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд хүн галгүй бол хүүтэнд өхөн араатан дидүүлнэ харанхуй төөрн гэх мэт ийм эрсдлүүдтэй ирүүд байсан юм байна. Тэгээд энэ бол томог яриач гэсэндээ өдийг хүртэл хүмүүс энд итгэсээр байдаг. Учир нь гал гэдэг бол өөрөө хүн төрлөختөнд одоо ч одоо маш их ийм хэрэгтэй зүйл гал гэдэг бол маш олон зүйлийн одоо төлөөлөл болсон. Жишээ нь одоо лаатай холбоотой галтай холбоотой нэг түүх гэх юм бол ер нь хүн төрлөختөн галыг ямар үедээ хэрэгэлдэг вэ? Лаг ямар үедээ асаадаг вэ гэхээр залбирж байгаа үедээ төрсөн өдрөөрөө тий бид нар хүслээ шинэж хүслийн лагаа үлдээдэг. За харин бурхан боловчийнхоо араас бид нар буйны замд нь буян хурааж замыг нь гэрэлтэй байж хой төрөлтөө саадгүй хүрэх болтугай гэж бид нар бурхан боловчийнхоо араас бид нар байнга гэрэл өргөж цуул байрдаг одоо гэрэл асаадаг. Харин хүн хүслээ шивнэх хүслээ биелүүлэх аль ч шашинд бай лагааны гэрлийг одоо бурханд хүрэх одоо оюун санааны гэрэл гэж үздэг. За тэгээд энэ одоо оюун санааны гэрэл маань хүний дотоод одоо энэ ертөнцид гэрэлтэж тэр дотоод ертөнцөөс нь хүнийг гэрэлтүүлснээр хүн оюун ухааныхаа төвшөнд бурхантай холбогдно гэж үздэг юм байна. За би өөрийнхөө хувьд бол ямар нэгэн шашин шүтдэггүй, мөн ямар нэгэн одоо сүлжээний бизнес ч юм уу тиймэрхүү зүйлд итгэдэггүй. Гэхдээ би өөрөө физикч мэрэгчлээ. Тэгээд яг энэнийхээ одоо хүрээнд бол юмсыг энерги талаас нь маш гүн гүнзгий итгэж хүлээж авдаг юм байгаа. За тэгээд Эрдора брендийн нэр маань ч гэсэн анханасаа утга агуулга нь бол Эрд буюу гал тэгээд Оро буюу галын дүл гэсэн ийм утгатай. Тэгээд дэлхийн ертөнцид одоо галын дүл гэсэн ийм байгаль дэлхийгээд маш олон утгыг өөртөө агуулсан ийм гоё нэрийг брэнд болгож өгсөн. Эрдэм түүгийнхаа эхний үеийг авсан ч гэсэндээ бас өөр давхар утгуудыг бодолцож өгсөн ийм нэр маань байгаа. За тэгээд өнгийг ланд хийхдээ маш олон төрлийн ланд өнгө оруулах ийм одоо төрлүүд байдаг. Шингэн байна, эсвэл ийм хатуу төлөвтэй өнгөнүүд байна. За тэгээд бүгд бол ланд зориулсан өнгөнүүд бол ямар нэгэн хор бодсон ахгүй. Ланд хийхэд яг зориулт ийм аюулгүй байгаа. За сүүлийн үед бас тренд болоод байгаа ийм одоо металл будагнууд бас маш их тренд болж орж ирж байгаа. За тэгээд энэ металл будагнуудаас гадна энэ металл будагнууд яадаг вэ гэхээр ийм илүү солонгорсон, туяарсан тэгээд одоо лаг илүү ийм тунгалаг харагдах. Заримдаа бол гээлэн хэлбэртэй лаг хийхэд бол энэ бүр үнэхээр гоё харагддаг. Яг солонгорч ингэж тунгалаг өнгийг туяаруулж өгдөг. За тэгээд харин энэ шингэн хэлбэртэй тусал хэлбэрээр ордог юунууд маань өнгөнүүд маань бол илүү гүн одоо орж өгдөг. Угаасаа Soybox маань өөрөө өнгийг хүлээж авах чадвар маш өндөр. Багахан туслыг хийхэд ийм тод өнгөнүүд ордог. За тэгээд эдгээр
өнгөнүүдийг анхлан лаг хийж үзэж байгаа хүмүүс бол энэ Пандоро гэд гар одоо урлагийн зүйл зардаг дэлгүүрүүдэд ийм жижигэн савлгаатай 10 мг-тай ч байт юм уу грамтай тийм өнгөнүүд байдаг. Тэндээс ингээд авч хийгээд өөрийнхөө хүснээр лаг бол гэртээ урлах боломжтой байгаамаа. Эрдороо брендийн лаг хэрэглэсэн хүмүүсийн одоо бас нэг ам сайтай байгаа нэг зүйл нь ямар ч тортоггүй байна. Тэгээд маш удаан хугацаанд ингэж асж гинэ. Тэгээд маш олон өдрийн нэм хэрэглээ болд юм байна. Орой болгоно одоо би ингээд лаасаад гэмаа. Тэгтэл Эрдороо брендийн одоо нэг шилтэй лаг аваад маш олон хоног асаасан. Тэгээ евроос ингээд таглахаар тагласан зүйлд нь хүртэл тортог үлддэггүй гинэ. Аяныхаа ёроодор ч юм уу тий хавтгаа тавгаар ч юм уу таглажтай юм байна л да унтахтаа. Тэгэнгүүт тэрнийх нь ёроолд ингээд өөр Олесоос ч юм уу одоо аль дэлгүүрээс ч юм ингээд зүгээр гаднаас авсан лаанууд нь маш хар өнгөтэй болоод тортог үлдээдэг бол Эрдороо брендийн лаг ингээд тортог үлдээдэггүй гэсэн. Энэ бас нэг Сойвакстайгаа холбоотой. За тэрнийх нь нууц нь гэх юм бол нэгдүгээр хэрэгжилж байгаа түүхийд байгаа. Ланд түрүүнд дурдсанчлан одоо энэ Сойвакс буюу ийм гар урлалын лад юугаар ялгараад байгаа юм гэхээр илүү ийм байгалийн натурал бодисыг ингэж хийснээр орцноосоо болж байгаа юм. Дээрээс нь энэ одоо лааны гол хамгийн чухал нөлөөтэй. Энэ лааны голыг ямар утсаар хийсэн бэ? Хөвөн давуу байна уу? Эсвэл тэр түрүүний цаасныхаа нь эсвэл ямар нэгэн синтетик орц найрлагатай байна уу гэдгээс хамаарат энэ лааны гол өөрөө шатлалтанд маш их одоо чухал ач холбогдолтой. Жишээ нь одоо энэ босоо хэлбэртэй лаануудад орж байгаа лааны голыг ингээ баг багаар хайчлаад ингээ дүлийг нь бас хит их бадамлуулахгүй байх хэрэгтэй. Лааны одоо гол хит бас ингээ уртсаад ихэхээрээ лаа маань өөрөө жоохон ингээд нөгөө юу яагаад сүмэлзээд эхэлдэг. Тэгэхээр дааны голыг бас маш багасгах хэрэгтэй. За тэгээд массын үйлдвэрлэл буюу угаасаа одоо гадуур брэндүүд та бүхэн нарийн сайн ажиглах юм бол доотлолтоо орц найрлага төдийлөн детальчж бичээгүй байдаг. За тэгээд нийсийн массын үйлдвэрлэлд юу хэрэгэлдэг вэ гэхээр парафин буюу одоо ийм нефтийн үлдэгдэл тослоор гаргаж авсан ийм одоо вакс төрлийн ийм янз бүрийн вакснуудыг хэрэгэлдэг байхгүй юу? За тэгэхээр зарим хүмүүст одоо хүртэл өөхөн тосыг хайлуулж одоо лаг хийдэг гэсэн ойлголт байдаг юм билээ. За тэр бол дундад зууны үед хамгийн анх лаа үүсгээд хүмүүс лаг одоо өөхөн тосоор хийдэг тий дундад зууны үед сүм хийдүүдэд тэрийг одоо юу болгож ашигладаг байсан бол одоо үед ийм илүү натурал өөр одоо түүхий хэдүүдийг сонгодог болсон байна. Харин үйлдвэрлэл бол мэдээж үн үртгийн хувьд ашигтай байхыг бодолцож дээрэс нь олон тоогоор үйлдвэрлэж байгаа учраас тийм байгаа. За тэгээд Эрдороо брендийн одоо энэ лааны бас нэгэн одоо гоё зүйл нь бол лаг хийхдээ бас маш баяртайгаар байдаг зүйл бол лаг гэдэг бол угаасаа өөрөөсөө гэрэл дулаан энергийг ялгаруулахаас гадна хүнд үнэрийн маш гоё таашаалыг өгөх үнэртэй лаг хийдэг бас тийм сонголттой байгаа. За тэгээд хүний тарих бол өөрөө үнэрийг хүлээж авснараа тайвшрах, одоо альжаалыг тайлах, мэдээллийг цэгцтэй боловсруулах гэх мэт тархинд тухсгай юм үнэрийг одоо авснараа өөр хөгжил боловсруулж одоо ялгардаг тийм одоо тархины одоо потенциалын тийм зүйлүүд байна. За би та бүхэнд лаатай холбоотой нэгэн хөгжилтэй түүхийг ярьж өгье. Эртний одоо дээр үед хүмүүс лаг маш их гал гэж бэлэгшээлж галыг одоо үнэхээр ингэж хүн төрөлхтөн олж авсандаа олзуулгаж одоо хайрладаг байж л тэр нэгэн түүх нь юу том хормноо хийж буй сүт бүсгүй ингээ лаа асаагаад бариад италичууд хийж үздэг байсан юм байна л да. Тэгээд лаагаа унтраахгүйгээр яг тэрийг ингэж асааж одоо жаргаж чадах юм бол тэр бүсгүй маш аз жаргалтай амьдрнаа. Тэр хормын утга төгөлдөр болж хормын одоо тэр ёс заншлыг гүйцэлдүүлээ гэж үздэг байсан юм байна. За тэгэхээр энэ мэтчлэн лаатай холбоотой сонин содон баримтууд бол маш их бас би та бүхэнд нэгэн сонин одоо мэдээллийг хуваалцсан. Энэ юу вэ гэхээр дэлхийд хамгийн их лаа хэрэгэлдэг орныг та хаанах гэж бодож байна? Ер нь жоохон эрт харанхуй болдог орнууд юм болов. За яг зөв. Энэ дотроо Швед дэлхийд нэг дуртай юм байна. Нэг хүнд одоо өдөрт айл болгон өдөрт нэг лаа асаадаг гэж үздэг. Тэгээд Шведэд маань эрт харанхуй болдог. Лаа бол бас гэрийн чигийг багасгадаг. Тийм болохоор Шведүүд байнга гэртээ орой болгон лаа асаадаг. Тэгээд 100 сарын үеэр нь ялангуяа нөгөө Крисмсийн 7 лаг одоо байлууд асаагаад тавьсан байдаг шүү дээ. Тэ 5, 7 гэж янз янзын тоогоор. Тэгэхээр энэ бол орчин үед ийм гэрэл хэлбэрээр гарчаад байгаа боловч эштэр үеэсээ хүмүүс энийг одоо яг шашны талаас аач дээр бурханд одоо өөрийнх нь хүслийг хүргэх хөтөж бурханд одоо замыг гэрэлтүүлэх тэр хүч гэж үздэг байсан юм байна. За тэгээд буддын шашин ч гэсэн юм уу ялгаагүй лаг тий ер нь бүх шашинд лаг бол бурхантай холбогдох оюун санааны гэрлийн
одоо тэр өөсвөр хүн бурхан тэгээд дунд нь холбогч гүрийг гэрлийн тасгал буюу одоо лааны гэрлэр дамжуулдаг гэж үздэг юм. Иймдээч эртнэд дээр үесээ бол сүмд хүмүүс ингээд ороод лаа асаагаад лаа барьж сүсгээ одоо сүсгэлж залбирдаг, лааны одоо төлөнд хүслээ шивэндэг ийм уламжлал одоо хүртэл тогтоод ирсэн. За мөн христийн шашин гэсэн судлаад үзэх юм бол та бүхэн одоо хүртэл залбирал үлдэхтэй хүмүүс одоо лаагаа асаадаг тий. Буддийн шашинд бол бид нар илүү монголчууд нь ялангуяа зуул өргөн гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ зуул өргөгч нь бас л нэгэн төрлийн эко улаа байгаа хгүй тий. Яг малын гаралтай монголчууд бол бүр дээр үеэсээ малын гаралтай өөх тосоор бас өөрсдийнхөө лааг уралж исэн ийм түүхтэй. За тийм болохоор өөхөн дэнгийн гэрэл гэдэг шүү дээ тий. Тэгэхээр өөхөн тосоор лаа хийдэг чинь бас монголчуудын хувьд тийм хожуу ойлголт биш байгаа байхгүй тий. Яг мал аж ахуйг гаршуулсан, гэршүүлсэн тэр үеэс эхлүүлээд монголчууд малынхаа өөх тосоор одоо нөгөө голыг нь өөрсдөө хийж агаад лаа гэрэл гаргадаг ямар нэгэн зүйл хийдэг бас монголчууд лааг одоо галыг ямар их дээдэлдэг үндэстэн гэдгийг бол галын бурхан гэдэг үгнээс нь л хүн болгоно одоо ойлгох цагаал авчихсан тий. Айлт хүүхд болгонд л одоо хүүхдэд галын бурхан харагддаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ямар нэгэн одоо шинэ эдээ одоо шүүс гаргахтаа шинэ одоо мал одоо юу гэдэг эдээ шуушаа бэлтгэхдээ монголчууд галын бурхандаа хүнд итгэж одоо хотоодны хэсгээс тайрч хийдэг ч юм уу галын булыг бурхныг баясгах тэр цан үйлийг хийдэг байсан. Мөн дээрээс нь ингээ шагаад тоглож байгаад хэрвээ дөрвөн бэрх буух юм бол хоржилоо гэж хэлээ хүүхдээ одоо цагаан эдээнийхаа дээжийг тэр галын бурханд очиж өргөөд ирээ гэж хүртэл бэлэгддэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бол эртнээс галыг бол маш их хүнддэг. Ялангуяа шашны зан үйл гэхээсээ илүү галыг бол монголчууд маш их хүндтгэн хайрлаж тэр хүний дотоод засал, хүний одоо гэр бүлийн ноён норуу, айл гэрийн аз жаргалтай амар тайван байдал гэх бүх зүйлийг бол галтай холбож үздэг байсан. За энэ бол угаасаа аргагүй гал агаар гэдэг юм одоо өөр бас бүх зүйлс бол өөрөөсөө утга агуулга өндөртэй хүний амьдралд ямар нэмэртэй байсныг бол хүн болгон надад ойлгож байгаа байх. За тэгэхээр монголчууд бол бас тийм лааны одоо хэрэглээг хоцрогцсон ард юм биш ээ. За тэгээд дэлхийд нэгдүгээрт Швед улс лаг хэрэглэх соёлоороо хоёрт Финланд, Филиппин буюу ер нь энэ Скандинавын орнууд манар тийм байна л да. Яагаад гэхээр илүү эрт харанхуй болдог. Дээрээс нь бас тэр шашин талаасааш тэр хэрэглээ талаасааш тэр айл болгон энэ бол зүгээр хөвшил болсон. Ер нь та нар анзаарах юм бол Шведэд ингээд хурц тод гитт гэрэлтэй ийм айл өрх ер нь оройгоор байдаггүй шүү дээ. Бүгд ийм бүүдэгээр жоохон ийм морг талтай байдаг. За тэр нь бол хүний энэ нойрны одоо юг хөргөх нойрыг хөргөх хүн ер нь угаасаа байгалийн одоо гэрэл дасаж ингэж явсан болохоор ийм одоо илүү тод гэрэлтүүлэхээр хүний тэр унтах тэр нойрны одоо мэдрэмжийг буснуулахгүйгээр аль болох өөрсдийнхөө эрүүл мэндийг одоо нойрондоо сайн байх ч гэдэг юм уу маш олон талаас нь ингэж бүүдэг лааны гэрэлд энэ бидний хувьд бол бидний төсөөллөөр бол арманчиг орчин гэж ярьдаг шүү дээ тий. Маш армандаг орчин тий. Тэр өдрийн гэрэл ер нь цагаан гэрэл тэмч цаатай зүйл биш тий. Яг орой ингээд унтахын өмнө ч юм уу бараг өдрийн цагаар хүртэл шивэд чинь нэг лааны гэрэл шиг шар гэрэлтэй байж байгаа шүү дээ. Тэрнээс ялгарч байгаа пигмент нь өөрөө хүний одоо мэдрэлийн системд унтаж болохгүй шүү. Сэрүүн байгаарэ гэсэн л байнга өгч идэг болохоор энэ телевизээс ялгарч байгаа юм хит ягаан туяанууд тий. Хүний нүдэнд хараагаар дамжиж ингэж тархинд мэдээллийг өгч боловсруулдаг байна. За тийм болохоор лаа бол хүнийг үнэхээр тавьшуулдаг. Дуртай үнэртэй лаагаа үнэртэй дунтсан хүн бол тэр шөндөө бол бас нэлээд сайхан альчаалаа тайлдаг байгаа.